Y тэнцүү 6.5x тэгштгэлийн нэгжийн өөрчлөлтийн зэрэг ба доорх графикийн нэгжийн өөрчлөлтийн зэргийн аль нь бага вэ? За энэ нэгжийн өөрчлөлтийн зэргийн талаарх бодлого байна. Гэхдээ энэ дээр 2 утгатайгаар бичсэн байна л да. Асуултыг тодорхой тавих хэрэгтэй. X-ээс хамааран Y-ийн өөрчлөгдөх нэгжийн өөрчлөлтийн зэргийн талаар л асууж байгаа юм шиг байна л да. Өөрөөр хэлэх юм бол X нэгээр өөрчлөгдөхөд Y хэдээр өөрчлөгдөх буюу нэгжийн өөрчлөлтийн зэрэг. За энд харж байгаах X нэгээр өөрчлөгдөх бүрт Y 6.5-аар өөрчлөгдөнө. Эсвэл Y-ийн X-ээс хамааран өөрчлөгдөх нэгжийн өөрчлөлтийн зэрэг X-ийн нэгээр өөрчлөгдөх бүрт 6.5 байна гэсэн ч болно. За харин энэ графикт X нэгээр өсөхөд Y нь 3.2-1-ээр өснө. Y-ийн X-ээс хамаарч өөрчлөгдөх нэгжийн өөрчлөлтийн зэрэг X-ийн бүх нэгж өсөлтөнд 3.2-1 байна. Тиймээс энэ шулуун энэ тэгштэглээс илүү удаанаар нэмэгдэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ шулууны Y ба X-ийн хувьд энэ дээр байгаа тэгштгэл дэх Y-ийн X-ээс хамаарсан өөрчлөлтөөс арай удаан зэргээр өснө гэсэн ч болно. Тиймээс графикийн нэгжийн өөрчлөлтийн зэрэг тэгштгэлийн нэгжийн зэргээс бага байна.